За эрүүл байна уу? Энд сумын. Тэгэхээр эрүүл мэндийг одоо юугаарч орлуулж худалдаж авч болдоггүй. Эрүүл мэнд бол эрхэм байна. Тийм учраас Монгол хүн та эрүүл мэндэ хайрладаг, эрүүл мэндтэй хөрөнгө оруулдаг, эрүүл урт наслахын тулд бас өөрийнхөө эрүүл амьдралын хэм маягаа уралдаг. Тиймэрхүү одоо цаг үе бий болж байна. Тэгэхээр энэний одоо тод жишээ бол та бүхэн мэдэх бах. Одоо Анант Амбаны буюу Энтхийн одоо тэргүүн баяны хүү Ратхихаа Мерчантай гэрлээд дэлхийн хэмжээний одоо том хурам хийж, дэлхийн том алдартнууд, том хэмжээний бизнесмэнүүдийг хурамдаа урьж, маш одоо том хэмжээний топ одуудыг бол хурамдаа дуулуулж, дэлхийн одоо тэр чигээрээ сүрдүүлэнтэй хурам болсныг бол мэдэх бах. Анант Амбаныгийн одоо гол асуудал нь бол жинхийлүүдэлтэй гэдгийг одоо маш их хэвлэлээр шүү гэж одоо хүн болгон мэдэх бах. Өөрөөр хэлбэл тэр хурамн дээр бол биеийн жинхийлүүд бас маш их ихтэй. Тийм учраас одоо ийм одоо баян одоо жишээлбэл Мукеш Амбаны буюу түүний аав нь бол 24 онд бол 121 одоо тэрбум доллараар хөрөнгө үнэлэгдсэн. Одоо Энтхийн хамгийн баян хүн одоо дэлхийн одоо 10 дахь баян хүн хэмээн нэрлэж болохоор тийм хэмжээний хөрөнгөтэй баян чинэлэг хүн байдаг. Тэгэхээр энэ Анант Амбаны бол одоо энэ тэргүүн баяны одоо хүү сүрдүүлэнтэй хурам хийж жишээлбэл одоо зүүж байгаа цаг нь бол Green Sapphire гэж 6 сая долларын үнэтэй тий. Эсвэл ингээд одоо түүний амьдрах одоо жишээлбэл маш их олон байрнууд донд одоо нэгээр нэрлэгдэх Антилагийн хаус нь бас Мумбайд байдаг. 27 давхуртай, 3 давхрын төр чигээрээ гараж гэл маш их баян тансаг, маш их эд хөрөнгөнд одоо бэлгэж амьдарч байгаа та бүхэн мэдэх бах. Тэгээд энэний бол сэтгэл зовоос нэг зүйл нь бол эрүүл мэнд. Ялангуяа биеийн жингийн асуудал илүүдлэлийн тархалттай асуудал байдаг. Ийм баян чинэлэг эд хөрөнгөтэй мөртлөө энэ туурах юм уу те? Энэ тархалттай асуудлаа шийдэж болтгүй мүү гэдэг одоо сошиал орчин маш их олон хүмүүс бодож байгаа. Гэхдээ тодорхой зүйлийг бол одоо мөнгөөр худалдаж авч болно. Гэхдээ мөнгөөр худалдаж аваад одоо хэвийн зүйлдээ ордоггүй, буцаж хэвийн болдоггүй тэр зүйл бол эрүүл мэнд байдаг. Тийм болохоор энэ зүйл бол одоо энэ кейс дээр бол та бүхэн маш сайн мэдж байгаа. Эмч би бол хүний муударлаагүй. Зүгээр та нарт эрүүл мэнд гэдэг бол юугаар сошгүй одоо эрхэм баян зүйл байдаг. Тийм учраас та нар ихээс төрсөн энэ сайхан эрүүл биеэ дандаа тордож, эрүүл хэм маягаа хурлаж, эрт илрүүл хурцлан зэрэглэх шинжилгээнд хамрагдаж одоо Монгол эх орондоо урт насалж удаан жарахыг бол туулаас хүсэж байна. Тийм болохоор энэ одоо тохиолдлыг та бүхэндээ одоо эрүүл мэнд бол эрхэм баян юугаарч орлуулшгүй зүйл бол энэ Анант Амбаны дээр бол харагдчихэв. Тийм болохоор та бүхэн одоо зөвөр ойлгоорой. Эрүүл мэнд одоо эрхэм баян гэдэг талаас нь бол маш сайн ойлгоорой. Тэгэхээр энэ Анант Амбаны бол өөрөө ингээд астам буюу гуурс улаан бактери өвчтөй. Тэр өвчтний одоо гол одоо чухал эмчилгээ нь бол одоо удаан хугацааны стероид буюу дааврын эмчилгээ байдаг. Энэ зүйлийг одоо хэрэглэснээр бол астмын одоо сэтрэл намжиж, өрөвсөл, багас шинж тэмдгэн буурдаг. Тийм учраас одоо энэ одоо урт хугацааны стероид эмчилгээ нь бол хамааралтай байх, магадлал их өндөртэй байдаг. Энэ одоо урт хугацааны стероид эмчилгээний гач нөлөө нь бол одоо биеийн жин нэмэх, яс сэрэгжих, халдвар дүртэмтгий болох нэг одоо олон төрлийн гач нөлөө илэрдэг. Тэрний одоо гол төлөөлөл гач нөлөө болох нь бол биеийн жин одоо нэмэх хандлагатай. Тэгээ хадгалаар одоо стероид эмчилгээ хэрэглэснээс болоод хоолны дуршил буюу аппетит нэмэгддэг. Биеийн одоо төв хэсэг буюу нүүр одоо бие их бие хөвлөө гой хэсгээр бол ингэж өөхөн давхар хөрмөлөгдөж ихсэж одоо төвийн хэсгийн тархалал болдог. Бид уусан шингэн маань хөрмөлөгдөх хандлагатай. Эндээсээ болоод жин хандлагатай байдаг. Астм буюу гуурс улаан бактери өвчнөд учраас одоо ингээд дасгал хөдөлгөөн хийхэд одоо амьсгал бачуурах шин тэмдэг илүүтэй нэмэгддэг учраас хөдөлгөөн нь одоо хязгаарлагддаг. Ер нь бол тэгээд өвчнөдөөч бай, эрүүлж бай, эрүүл мэндээ бол ингээд цэцэг усалж байгаа юм шиг байн гарчиж тордож анхаарч авахгүй бол эрүүлж бай, өвчтөөч бай их амархан одоо доройтдаг, амарх өвчмөгээр өвддөг, өвчмөг төрсөн бол хүндэрсэн бол одоо амь насанд аюултай нөхцөл байдал тулгарширдаг. Тэгэхээр энэ Анант Амбаныг нь одоо энэ одоо гуурс улаан бактери астм өвчний одоо эмчилгээ нь
одоо урт хугацааны стероид хэрэглэсэнтэй холбоотой хэмээн одоо хэвлэлээр бичсэн байдаг. Гэхдээ мань хүн бол 2014-өөс 15 онд буюу 21 наснда байхдаа бол жингээ маш их хэмжээгээр хасч 78 кг болж одоо хэвлэлээр их шуугижсэн. Гэсэн хэдий ч одоо өөрөө ингээд тодорхой сахилга баттай эрүүл мэндэд арчлахгүй хайграхгүй бол одоо буцаж таргалаад одоо ойролцоогоор 200 гаруй кг хэмжээтэй маш их биеийн жингээ илүүдэлтэй болж байгаа та бүхэн хэвлэл олон нийтийн хэрэгслээр бол харж байгаа. Тийм учраас энэ зүйлийг одоо та бүхэн санаж дор бүрнээ тунгааж эрүүл мэнд одоо эрүүлж буй хүчинтэй ч байнга арчилж тордож эрүүлгийн маяга урлаж эрт илрүүл хүрчлэн сэргийлэх шинжилгээнд хамрагдаж ингэж байж одоо урт насалдаг юм шүү. Тийм учраас Монгол хүн та одоо эх орондоо эрүүлгийн маяга урлаж урт наслахад одоо хичээгээрэй. Тэгээд Монгол хүн 80 нэмэх наслын Монгол аав бүр тэтгэвэр даръя гэдэг энэ одоогийн бичлэгээ төгсгөж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа баярлалаа.